За өнөх бичлэгний хариу энд харагдаж байна. S-ийн фотор 3. За энийг яах вэ гэхээр эхлээд эндээс S гэдэг нь төвийн атом гэдэг нь харагдаж байгаа. Тэгээд тус бүрийг нь төвийн атом гэдэг нь харагдаж байгаа. Тус бүрийг нь бүх азот болон фотостой бүгдийг холбочихно. За тэгээд азот маань 3 холбоотой байх хэрэгтэй болохоор тийшээ дахиад нэмэлт 2 холбоо зураад тэгээд S-т дахиад үлдсэн электрон байгаа мөн гэхээр байхгүй. Тийм болохоор энэ нь 4 ширхэг электрон групптэй буюу энэ нь нэг тийм тетраэдр болно гэсэн үг. Гэхдээ яг зөв тетраэдр бол биш. Ямар тетраэдр байх вэ гэхээр энэ нь 3 холбоогоор холбогдсон болохоор заавчлаарай. Азот нь 3 холбоогоор холбогдсон болохоор энэ нь нөгөө 3-ыгаа арай нэг түлхэж өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ нэг нэг иймэрхүү юм болно гэсэн үг. Тэгээд түлхээд өгөнгүүт энэ 3 нь арай нэг илүү шахагдаад энэ 109.5-аас бага. Энэ нь болохоор 109.5-аас их гэсэн одоо таамаглал төвшүүлж болно. За дараачих нь болохоор гисна O3. Гисна O3 гэхээр гисна маань байгаа. Тэгээ O бүллүүгээ холбож байгаа. O маань болохоор 2 холбоотой байх хэвээр. За тэгээд үзэнгүүт яах вэ гэхээр гисна маань 8 электроныхоо 6-ыг нь холбоонд ашигласан. Тийм болохоор 2-ын ширхэг нь хослоогүй электрон буюу lone pair болно гэсэн үг. Тэгэхээр энэ 6 электрон групптэй нэг нь электрон холбоо юу? Энэ маань AX3 E гэсэн бүтцтэй буюу энэ нь юу гэхээр гурвалжин пирамид гэсэн үг. Гурвалжин пирамид. За дараагийн бидний үзэх ёстой юм бол сая нөгөө дасгал дээр байсан йод O фотор 5. За йод O фотор 5 гэдэг яг л адилхан O байла фотор 3 4 5 фотор. Тус бүрийг ингээд холбочихно. Фотор маань нэг холбоотой байх хэвээр, O маань 2 холбоотой байх хэвээр буюу юм. За тэгэнгүүт йод маань нэг 7 электрон байсан. Бүгдийг нь холбоонд ашигласан өөр электрон байхгүй. Тэгэхээр нийт 6 ширхэг электрон хостой буюу октаэдр байна гэсэн үг. Энэ юусын бүтцийг бол ерөнхийдөө бол ямар ч тийм геометрид зулсан байж болно. Яг ингээд иймэрхүү байгууламж. Яг геометрик бүтцийг нь зурхтаа заавал иймэрхүү тасалгаа зураас болон бүтэн зураас тэмдэглэх хэрэгтэй. За октаэдр. Гэхдээ октаэдр яг цэвэр октаэдр бол биш. Ягаад гэхээр хүчилтөрөгч маань 2 холбоогоор холбогдсон болохоор нөгөө үеийг жоохон шахаж өгнө. Шахаж өгж байгаа болохоор энэ хоорондох холбоо арай багасна буюу 90 градусаас бага байна гэсэн үг. Энэ их болчлоо бага байна гэсэн үг. За энд бусад одоо жишээнүүд харагдаж байгаа. Та нар маань тэр жишээнүүдийг харах боломжтой байгаа. За цаашаа явъя. За одоо бид нэр тэнгууд яг үг гэхээр өмнөх үдсэн валент холбооны онлынхоо одоо нийт дэлгэрэнгүй зургуудыг тавьсан байна. За эндээс гэх юм бол маш олон төрлийн холбоонууд байгаа. За бидний мэддэг шугаман, хавтгай гурвалжин, тетраэдр, за тэгээд хавтгай дөрвөлжин тийм ээ. Тэнгүүд өөр их хэцүү болоод тийм түгээмэл таардгүй юмнууд байгаа. За жишээ нь юу вэ гэхээр энэ 7 биш. Жишээ нэг ийм терминал призм буюу гурвалжин призм гэсэн үг. Энэ нь яадаг вэ гэхээр иймэрхүү бүтцтэй молекулууд олдохыг үгүйсэхгүй. Иймэрхүү бүтцүүд байдаг. Гэхдээ бид нар яг энэ хичээлдээ иймэрхүү одоо хэцүү бүтцүүдийн их судлахгүйгээр жирийн бүтцийг судалсан байгаа. Цаашдаа элемент хэм үзээд ирэхээр иймэрхүү бүтцтэй одоо молекулуудтай таарахыг үгүйсэхгүй. Тийм болохоор та хэд маань ийм бүтц байхгүй шүү дээ гэхээс илүү тухайн үед нь цээжлэр явсан зүгээрээ гэсэн үг. За цаашаа гайв. За өнөөдрийн бичлэгийн гол сэдэв бол электрон сөрөг чанар байгаа.
За электрон сөрөг чанарыг бол олон эрдэмтэд өөр өөрсдийнхөө янзыг тайлбарласан байдаг. Жишээ нь Паул Миликийн айлред гэдэг та нар эндээс харж байгаа хаа. Бид хэд хамгийн түгээмэл ашигладаг бол Паулын электронегативтэй байгаа. Тэгэхээр өнөөдөр яг Паул маань яг яаж одоо тухайн тэр электронегативитийг зохиосон, одоо тэрийг тодорхойлсон тухай үзье. За эхлээд электронегативити гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол электронегативити буюу электроныг өөртөө татах чадвар. Өөртөө татах чадвар. Татах чадвар гэсэн үг. Монголоор энийг бол цахилгаан сөрөг чанар гэж байгаа. Цахилгаан сөрөг чанар. Ингээд төвчилж болно. За бидний мэддгээр бол жишээ нь H фотон байлаа гэж үтэй. Фотон руу нийлэх цахилгаан сөрөг чанартай болохоор электроноо илүү татна. Буюу электрон энд илүү их ойрхон байна гэж ингэж Льюисийн процесс оруулж болно. Эсвэл электроны одоо нектар гэх юм бол нэг ингэж харагдана гэсэн үг. Фотон илүү их хэвсэн байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр Паул маань одоо яаж өөрөөхөө тэр электронегативитийг тодорхойлсон бэ гэдэг өнөр одоо сонирхъя. За Паул маань эндээс харах юм бол bond energies буюу яг холбооны энергиэр одоо тэр электронегативитийг тодорхойлох гэж үзсэн гэсэн үг. За өнөр бодъё. А2, Б2 гэдэг хоёр бодисын хооронд нь уралд оруулаад юу гаргаж авах вэ гэхээр ийм урал болно. За энэний хамгийн тод жишээ бол энэ хоёрыг уралд оруулаад гэлээс чинь уралд оруулаад ийм одоо урал байгаа гэсэн үг. За хэрвээ тэмүүл энийг судалж явах энэ бол ихэнхдээ тийм экзотермик урал байдаг. Паул маань энийг судалж байхдаа юу гэж бодсон бэ гэхээр AB2 адилхан байвал яг юу болох юм бэ? Буюу адилхан гэдэг нь заавал адилхан байх элемент биш. Шинэ чанарын хувьд яг адилхан байсан бол ямар байх ёстой вэ гэхээр энэ хоёр нь энэ үед яг тэмцэх байх ёстой. Өөрөөр хэлбэл адилхан байх юм бол энэ хоёр маань зүгээр энийг А, Б гэж солисон юм ч ялгаагүй шүү дээ. Нэрийг солих гэдэг процесс бол ямар ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл энэ дулаан ялгахгүй энэ тэг байх ёстой гэсэн. Байсан. Тэгмүүд энэ хоёр маань ялгаатай байдаг. Энэ хоёр маань ялгаатай. Энэ ялгаа хаанаас гарч ялгаанаас болоод энд дулаан ялгараад байгаа гэсэн үг. Дулаан ялгараад байгаа. Тэгвэл энэ ялгаа юунаас болоод байна вэ гэхээр Паул маань энийг цахилгаан сөрөг чанарын ялгаанаас гэж үзсэн байгаа. Электронегативитийг ялгаанаас үүдэлтэй. За Паул маань цахилгаан сөрөг чанарыг юу гэж бичсэн бэ гэхээр ийм key буюу грекийн key үсгээр ер нь x гэсэн ч болно л доо гэж ерөнхийдөө бол тэмдэглэдэг. За тэгэхээр энэ хоёрын ялгаа ийм модуль буюу энэ нь бол ялгаа л гэсэн үг шүү дээ. Энээс болсон гэж үзсэн. Энээс болсон. За тэгэхээр одоо яг үхээр өнөрөө юм байгаа. За тэгвэл энэ хоёрын ялгаа гэдгийг ерөнхийдөө бол ойлгосон баг. За тэгвэл тэрийг одоо цаашаа дахиад судлая. За хэрвээ энэ хоёр маань яг адилхан байсан бол энэ холбоо хэд байх ёстой вэ гэдгийг өнөр үзье. Өөрөөр хэлбэл энэ хоёр ямар ч ялгаагүй цахилгаан сөрөг чанарын хувьд ялгаагүй байхад ийм байсан гэдгийг онлоор гаргаад иж чадах юм бол туршилтаар энэний холбооны энерги нь яг үндсэндээ бол ийм юм байна бодтой гэдгийг өнөрөө туршилтаар хэмжээд гаргаад ирч чадна. Энэ хоёрын ялгаа нь тэр цахилгаан сөрөг чанарын ялгаа гэдэгтэй шууд хамааралтай гэдгийг өнөрөө ингээд логикод ингээд бодоод үзчих болно.
За тэгвэл энэ хэдий бэ гэхээр за одоо энийг бөөнөр тооцож үзье. Тэгэхээр энэ хоёр маань ямар ч тийм дулаан ялгахгүй болохоор хоёр талд байгаа энерги адилхан байх хэрэгтэй. Ингээд. Зөв. Тэнгүүд онцлог ёсоор энэ хоёр маань адилхан байсан бол холбооны энерги нь ийм байх хэрэгтэй байсан байжээ. Тэгсэн яг туршилтаар хэмжсэн холбооны энерги байгаа тийм. Энийг би онл гээд энийг би туршилт гээд тэмдэглэж. За энэ бол яг хэмжсэн тэр энерги. За тэгвэл электрон сөрөг чанарын ялгаа гэдэг маань энэ ялгаа гэдэг маань энэтэй шууд хамааралтай гэсэн. Юутэй хамааралтай вэ гэхээр онл бишээ туршилтаар хэмжиж гаргасан болон онлоор ийм байх ёстой гэсэн хоёрын ялгаатай тэмцэх ёстой. Ялгаатай. За тэнгүүд энэ одоо ялгуур маань одоо тоон хувьд нэг тийм ажиллахад хэцүү тоогоодсон. Ажиллахад хэцүү. Тэнгүүд энэ шууд хамааралтай болон тэс тоог одоо нэг тийм хэлбэрхэн болгодог нэг тийм одоо арга байдаг. Тэр нь юу гэхээр эндээсээ шууд язгуур авчдаг. Энэ аргыг одоо бас өөр одоо математикийн салбарууд бас ашигладаг. Жишээ нь статистик дээр та нар харж ирсэн бол статистик дээр вариац гэсэн ойлголт байгаа. Вариац гэсэн ойлголт байгаа. Энэ вариац болон вариац гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр тухайн одоо тархалтын тархалт нь хэр байгаа вэ гэдгийг хэмжигдэх. Энтэй яг адилхан хэмжигдэх юм байдаг. Энэ бол юу вэ гэхээр эснээс хадгалт. Энэ нь вариацийнхаа язгуур байдаг. Вариацыг бид нэг тийм ашигладаг. Ашиглахгүй. Яг тэгэхээр тооны хувьд жоохон зохимжгүй байдаг. Тийм болохоор энэ эснээс хадгалтыг бол маш ихээр ашигладаг. Тэр нь бол яг адилхан одоо зарчим, адилхан логик яваад байгаа гэсэн. За ингээд тодорхойлцоо. Одоо ийшээ эндээс өөр дахиад нэг юм орох шаардлагагүй. Тийм болоо Паулийн электронегативитийг Паул маань ингээд тодорхойлсон гэсэн. Шууд энэ хоёрыг тэмцэлсэн. За энийг туршилт гэж бичихгүйгээр ингээд гаргаад ирээ. Ийм байх гэсэн. За тэгэхээр Паулийн электронегативитийг томьёотой боллоо. Томьёотой болчихлоо. За нэг дельта D гээд нэрлэж байгаа. Тэгээд юм байх гэсэн үг. За тэгсэн энэ устгийн тоо хаанаас гарч ирсэн бэ гэж байгаа байхгүй юу? Одоо та сая өмнөх томьёогоо энд ингээд хараад үзсэн л энэ 2-1 гэдэг маань язгуур гэсэн үг шүү дээ. Тэгээ яг харагдаж байгаа. Тэгсэн тэр устгийн тоо яг хаанаас гарч ирсэн бэ гэдгийг бөөнөр харъя. За яг хаанаас гарч ирсэн бэ гэдэг. За тэгэхээр Паул маань саяныхаа тодорхойлсон байгаа. Одоо энэ томьёогоо шүү дээ. Энэ үеийн зөрүү язгуур D A B асан D A нэмхэн D B B энэ томьёогоо. Паул маань судалгаагаа хийхдээ энэ одоо альва энэнийх нь нэгжийг электрон вольтоор хэмжсэн. Яг ингээд судалгаагаа хийхдээ. Тэгсэн саяны томьёо бол саяны одоо тэр усталтай коэффициенттэй томьёо бол юу вэ гэхээр килж өвөл байсан тийм ээ. Тэгэхээр энэ бол зүгээр нэгжийн шилжүүлгийн асуудал байсан гэсэн үг. За одоо тэгвэл тэр усталын тоог бөөнөр гаргах гэж үзье. Тэгэхээр яг уу гэхээр бид хэд уг томьёог килж өвөл руу шилжүүлмээр байгаа. Өөрөөр хэлбэл би энд энэ dB гэдгийг килж өвлөөр оруулахад одоо надад тэр тоо байгаа. Энийг электрон вол руу шилжүүлж иж би энэ томьёолгоо
оруулж болно. Тийм ээ. Тэгэхээр одоо жишээ нь ингэнэ гэсэн үг. Тэгвэл D AB kJ гэдэг одоо нэг тоотой kJ мол гэдэг нэгжийг электрон хууль руу шилжүүлэхэд бол хэдээр үйлжүүлэх ёстой вэ гэдэг асуулт гарч ирж байна. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр электрон вольт гэдэг маань нэг электрон вольт гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нэг электроны энергийг нэг вольтоор үйлжүүлсэн хэмжээ байдаг. За нэг электроны хэмжээ гэдэг нь тэг зүүн 2.2 хасгаар 9 кулон. Нэг вольт нь бол 1 вольт. Энэ хоёрыг үйлжүүлээд нэг ийм хэмжээний жоул болж байна гэсэн үг. За тэгвэл ийм жоул болж байна. За килжоул моль ийм жоул болж байна. Тэмүүд яг уу гэхээр энэ маань одоо тэгвэл моль гэдэг нэг юм дутаад байна тийм үү? Тэгэхээр моль гэхээр энийг аваагадлын тоогоор үйлжүүлвэл моль болно. Үлчин 6/22-ыг үлчин 23 зэрэг моль. За тэгээд энийг тооны машиндаа килжоулээр үзэхэд ойролцоогоор 96.5 килжоул моль гардаг. Энэ нь одоо бид хэдий мэддгээр бол юу вэ гэхээр Фарадийн тоо. Фарадийн тоог бол яадаг вэ гэхээр 96.485 гэж үздэг. Энэ яг тооцоо нь яг ингэж гарч ирдэг гэсэн үг. За тэгэхээр өөрөөр хэлбэл Фарадийн тоо гэдгийг одоо бид хэд бол тэр юун дээр электрон хэм дээр ашигладаг штэ. Яг үндсэндээ бол нэг электрон вольтыг килжоул нэг за тэр хоёр маань ийм Фарадийн тоогоор одоо холбогддог байна. Тэдэн килжоул гэдэг 96.5 килжоул моль. За. За тэгэхээр ийм килжоул молийг одоо тэр электрон вольт руу шилжүүлж байгаа. Тэгэхээр яг уу гэхээр нэг электрон вольт хуваах нь 96.5 килжоул моль гэж шилжүүлгээ хийчихнэ гэсэн үг. Ингээд шилжүүлгээ хийчихнэ. Энэ килжоул моль нь хурагдаад электрон вольт нь үлдчихэж байгаа буюу энэ томьёо руу оруулахад шууд болчихж байгаа. Оруулж болно гэсэн үг. За. За тэгэхээр энэ томьёо руу оруулъя. За би устлагын тэр юуг нь бичихгүй орхичээ. За энд юу болж ирж байгаа вэ гэхээр тус бүрийг нь 96.5 хуваагаад байгаа. Тус бүрийг нь. Нэг устлагын зургаа. Тэгмүүд энэ 96.5-ыг одоо хаалтныхан өмнө гаргаж ирж болно гэд. Гэж гаргаж ирж болно. Энэ тоог нь танаас тооны машинд үзүүлээ. Энэ нь ойролцоогоор 1 биш 0 ийм гарч ирж байгаа. За тэгэхээр өнөр одоо тэр бидэд өгсөн тэр томьёог харах юм бол яг үнэ гэсэн үг. Та нар маань өөрсдөө тооны машин гаргаж үзээрэй. За тэгвэл танаас өгөх даалгавар нь одоо юу вэ гэхээр энэ килжоул моль гэдгээр энэ томьёог ашиглана гэж гаргаж ирсэн бол одоо бөөнөрөө юу гэхээр кил калор моль гэдэг нэгжээр энэ томьёог ашигламаар байгаа хүн яг яаж гаргаж ирэх ёстой вэ гэдгийг та бүхэн одоо бодорой гэж даалгавар өгье.